Эгэл телевизийн уурхайн гүнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Эгэл телевизийн уурхайн төрөлцсөн нэвтрүүлэг болох уурхайн гүнд нэвтрүүлэг үзэгчдэд зориулан уурхайн салбарын эргэн тойрондох мэдээлэл, уурхайн салбарын орчин үеийн техник технологиг танд тосгон хүргэдэг байгаа. Энэ удаагийнх нэвтрүүлгээр Мон Полимет группийн талаар үзэгчдэд төлөвлөхөөр бэлтгэлээ. Мон Полимет групп нь 1992 онд анх байгуулагдаж, уурхайн салбар, барилгын салбар, барилгын материал үйлдвэрлэлийн салбар, худалдааны салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Мон Полимет групп нь Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжийг үндэсний хөрөнгө оруулагч, хөгжлийг бүтээн байгуулагч компани болон өнөөдрийн хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. За Мон Полимет группт одоогийн байдлаар 500-аад ажлагчтай 4 салбар охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байна. Мон Полимет компани нь бол Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэг хангаа сумын нутагт алт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Манай хоёр дахь томоохон төсөл бол барилгын салбар байгаа. Бид бүхэн бол Улаанбаатар хотод 96 айлын 12 давхар орон сууцыг ингэж хүлээлгэж өгсөн. Энэ бол гал нохойжлын тэргүүний барилгаар шалгарсан байгаа. 3 дахь томоохон төсөл бол Дорногов аймгийн Өргөн сумын нутагт бид өдөрт бол 2500 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын сүүлийн үеийн дэлхийн дэвшилтэт технологиг агуулсан энэ зураг төслийн дагуу энэ үйлдвэрийн томоохон төсөл 2007 оноос эхлэн хэрэгжих шатндаа ингээд явж байгаа. Мон Полимет группийн салбар компани ANN компани эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг. Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хүн ардынхаа эрүүл мэндийн хэрэгцээнд зориулсан витамин М бэлдэмлүүдийг оруулж ирж ингэж ард түмэндээ ингэж түгээдэг юм салбар компани байгаа. Уурхайн гүндийн бүх дугаарыг Mining цэг MNS үз. Эгэл телевизийн уурхайн гүнд нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгчдэнд баярлалаа. Бид Мон Полимет группийн охин компани болох Сэнж санд компани байгаа газар ирчээд байна. Энэ компани Улаанбаатар хотоос 550 км-ийн зайд орших Дорногов аймгийн Өргөн сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани юм байна. Одоогийн байдлаар эд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм байна. Ингээд Сэнж санд компанийнхантай үзэж таныг уулзуулъя. Мон Полимет группийн Сэнж санд компани нь Дорногов аймгийн Өргөн сумын нутагт Сэнжит худгийн шохойн чулууны ордын Мон цемент төслийн техник эдийн засгийн үнэлгээг эрдэс баялаг эрчим хүчний ямаар батлууллаа. Өдөртөө 2500 тонн хүчин чадалтай анхны хуурай технологитой үйлдвэрийн зураг төсөл нь хийгдээд бэлэн болжээ. Европ стандартыг хангасан хуурай технологийн үйлдвэрийн түүхэд материалын хим, физик, минералогийн шинжилгээний туршилт эд явагдаж байна. Мон цемент төслийн дагуу геолог, гидрогеолог, геофизикийн хайгуул, судалгаа, байгаль орчны наривчлсан үнэлгээ, 110 кВт-ийн эрчим хүчний төвлөрсөн их усаар толбогдох техник эдийн засгийн үнэлгээ, 5000 м урт ус дамжуулах шугам хоолойн зураг төслийн ажил, 1000 м кубын багтаамжтай 2 усан сан, 3.5 км-ийн урттай төмөр замын салаа зам, 10,000 м2 талбай бүхий үйлдвэрийн тосгон, үйлдвэрийн усны шугамын зураг төслүүд, лаборатори барих ажлууд хийгдэж эхлээд байна. Мон Полимет группийн охин компани болох Сэнж санд компани 2007 оноос эхлэн Мон цемент төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Бид Сэнж худгийн шохойн чулууны ордод ордын нөөцийг тогтооход хайгуулыг хийж тогтоосон нөөцөн дээрээ тулгуурлан ууг ордыг ашиглах болон цементийн үйлдвэрийг байгуулах техник эдийн засгийн үндслийг боловсруулж холбогдох яам засгийн газрыг хэрэгжүүлэх агентлагуудаар батлуулан ажиллаж байна. Энэ цементийн үйлдвэр нь бол нэлээд хэд хэдэн онцлог талтай юм байна. Одоо энэ хамгийн гол онцлог давуу чанар нь бол Монголд анх удаага хуурай аргын цементийн үйлдвэр байгуулагдж байгаагаар их онцлогтой. Хоёр дахь нь бол хамгийн сүүлийн үеийн дэвшилтийн технологи хэрэгжилж байгаагаар онцлогтой. Хамгийн гол асуудал бол одоо энэ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл хамгийн бага гэдгээрээ бол онцлогтой. Хамгийн сүүлд нь бол одоо бүрийн хэмжээний автоматчлагдсан үйлдвэр байгуулагдах юм. Ийм үндсэн онцлогтой үйлдвэр байгуулахаар бидний төслийг хэрэгжүүлж ажиллаж байгаа юм. Усны хайгуулын ажлууд хийгдсэн. Бид одоогоор нэг
140-с 150 м гүнтэй 5 ходгийг одоо өрөмдөж цэвэр усны их усурыг олоод байна. За мөн орон нутгаас бол бас тодорхой хэмжээний ажлагчдыг бас хөлсөөр гэрээгээр ингэж авч ажиллуулж байгаа. Синцент компани Мон цементийн үйлдвэрийн талбай бол 14 га талбайд зөвхөн үйлдвэр нь баригдана. Тэр үйлдвэрийн талбай бол одоо энэ байгаа. Энэ бүх үе шатныхаа дагуу бүх тусгай зөвшөөрлийнхаа дагуу бичиг баримтанд бүрдээд одоо хашаа нь баригдаад явагдаж байгаа. Энд бол 6 га талбайд орон сууцны талбай байгаа. Орон сууц одоо тосгон гэсэн үг үү? Тий, ажилчдын тосгон буюу орон сууцчлуулах талбай 6 га талбайд байгаа. Тэрийг бол өдөрөнгийн зөвшөөрлийн дагуу бүх шатныхаа дагуу зөвшөөрлийг аваад явагдаж байгаа. Дээр нь манайх цементийн үйлдвэрлэлөө төмөр зам татаж одоо бүтээгдэхүүнээ шууд төмөр замаар тээвэрлэх учраас төмөр зам бол 1700 м газар төмөр замын ажил явагдахаар төлөвлөгдөөд одоо ажил нь явагдаад эхэлсэн явж байна. Хуурай технологи гэдэг нь бол одоо материалыг хуурайгаар шатааж тэгээд цемент үйлдвэрлэдэг, чулуун царай үйлдвэрлэдэг тийм үйлдвэр. Энэ нь бол нойтой аргаас юугаараа ялгаатай гэхээр эрчим хүч бол хэмнэдэг. Эрчим хүчийг бол бараг 2 дахин хэмнэдэг. Түлшийг бол 3 дахин хэмнэдгээрээ үр ашиг өндөртэй орчин үеийн дэм технологи юм. Тэгээ энэ бол хуурай технологи бол орчин үеийн хамгийн шилдэг технологи. Нойтой аргыг бол орчин үед бол халж байгаа. Тэрнээс гадна бол говьд бол ус ховортой. Тийм учраас нойтой аргын технологи бол хэрэглэн нөхцөлгүй. Тийм учраас энэ бол тийм технологиороо давуу талтай юм. За манай цементийн үйлдвэр байгуулагдаад бол олон улсын ISO стандарт, Монгол улсын MNS 974/2008 гэсэн стандартын дагуу цемент үйлдвэрлэх зорилготой. Энэ стандартын дагуу манай үйлдвэр бол Портланд цемент 52.5, Портланд цемент 42.5 ангиллын нэмэлтгүй Портланд цемент. Мөн 20% эрдэс сэтгвт нэмэлттэй Портланд цемент 42.5 гэсэн ангиллын ийм цемент. Мөн сульфат сүртэй цемент гэсэн ийм 4 төрлийн цемент үйлдвэрлэнэ. Энгийн үгээр тайлбарлах юм бол одоо Портланд цемент 52.5 гэдэг маань 1 см² талбайд дарж байгаа ачааллыг даах тийм чадварыг хэлж байгаа юм. 42.5 гэдэг нь бас адилхан 42.1 см² талбайд дааж чадах тэр ачааны хэмжээг хэлж байгаа юм да. Одоо сүүлийн үеийн одоо энэ барилгын бетоны байгууллагуудын шаардлагын дагуу хурдан бэхжилтэй цемент үйлдвэрлэх нь одоо маш чухал байгаа. Тийм учраас энэ шаардлагыг хангахын тулд бид одоо энэ хурдан бэхжилтэй цемент үйлдвэрлэнэ. За үүний тулд одоо энэ технологийн гормыг яаж технологи явуулвал хурдан бэхжилтэй цемент гарах уу гэдэг талаас нь бид нар бол энд анхаарлаа төвлөрүүлж ажиллана. Мөн сульфат сүртэй цемент гэдэг маань бол одоо усан орчин болон газар доорх барилга байгууламжид ашиглахад маш их тохиромжтой байдаг. Энэ юу гэсэн үг гэхээр зэрэг ер нь сульфатын үйлчлэл төсвөртэй ийм л цемент байх юм. Тэгэхээр энэ хоёр чиглэлийн цементийг бол ер нь нэлээд төлхөө үйлдвэрлэнэ гэж бодож байгаа.